Өнгөрсөн жил өрхөө хугацааны өмнө 5-6 сард баха Улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гараад ажилласан юм аа энэ гурлийн гайлын албан тушаалыг тэглэх асуудлаар 4-5 хүнсний завхуудаар явсан 5-6 гурлийн үйлдвэрүүдээр газар дээр нь очиж үзэж танилцсан. Тэгээд тэр үед одоо хөдөө аж ахуйн яамныхан одоо гайлын үн тарифыг тэглэх ёстой л гэдэг ингээл ярьжсэн да. Гурлийн үн хаданд гарчлаа. 2700-800 хүрчлээ хил гурил. 27-8000-аар авдаг байсан 25 хилийн гурил 53-4000 хүрж ирсэн. Гэтэл өнөөдөр одоо дараагийн сайд нь солигдонгууд одоо ингээл эсрэгээрээ бодлого яриад оруулж ирэх юм. Гэхдээ эн чинь ямар очтой юм ингээд. Төрийн бодлого ингээд сайд нар бол одоо цаг хугацаатай томилгоотой шүү дээ. Тэгээ сайд нарыг дагаж энэ яамдын энэ доктортой ажиллаж байгаа төрийн албаагч нарын бодлого ингэж явмааргүй шүү дээ. Тэгээ жил өрхөө хугацааны дотор гайлын албандраас тэглэхгүй болохоо байлаа гэж ярьж байсан. Одоо жил өрхөө хугацааны дараа энэ хуулийг хүчингүй болгоё. Энэ хуулийн одоо үр өгөөж өгсөн ийм л яриа сууж явах юм. Тэгээ өнөөдөр энэ хуулийн хэрэгжилтийг тэгвэл гүйцэтгэлийн хяналт шинжилгээ хийж үзсэн юм уу? Үр дүнгээ өгсөн юм уу? Гурлийн үн буурсан юм уу? Эцэст Монголын ард түмнийг л одоо хямд үнэтэй өртөг багтай гурлаар л хангах бодлого шүү дээ. Тэгээ үндсэндээ яг үннийг хэлэхэд тухайн үед өнгөрсөн жил шударгуулалтын хэрэглэгчийн газар чинь одоо монополи эсрэг газар байгаа. Хяналт шалгалт хийгээд энэ хэдэн гурлийн үйлдвэрүүчийн хоорондоо өгсөн хувилдсан байна гэдгийг нотлоо тогтоогоод акт оргуулын тавьцал байсан юм билээ шүү дээ. Зөвхөн гурил гэлтгөө монголч одоо эмийн үйлдвэрүүч хүртэл хоорондоо өгсөн хувилдаад тэгээ энэ шударгуулалтын хэрэглэгчийн газар хуулиараа ерөөсөө нэг юм шүдгүү арслан юм шиг 20 сая төгрөгийн торгуул тавих хэрэгтэй. Өөр ямар ч арга хэмжээ авч чаддгүй, үйл ажиллагааг нь таслан зогсоож чаддгүй ийм л хуультай яваа. Тэгээ нөгөө компаниуд нь бүр сурцсан 20 сая төгрөгөө өгнө гэд тухайн компанийнхаа одоо жилийн төсөв дээр нь төсвөлцсөн явж байгаа шүү дээ. Торгуулийнх нь 20 саяг төлчин. Тэгэл эцсийн цаана арга хэмжээ авагддаггүй, үйл ажиллагаа таслан зогсоогддгүй өнөөдөр хүрсэн. Энийний дунд Монголын ард түмэн үнэтэй гурил идээд байгаа. Тэгэл намар болохоор хангалттай гурил будаа тариа хурааж авлаа гэж яриад идэг. Тэгэл өвлжин хавржин үнэтэй гурил идэл байгаа ш яг үнэ хэлэхэд. Тэгээ би бол энэ одоо жилийн өмнө баталсан хуулийг өнөөдөр хүчингүй болгох гээд орж иж байгаа энэ хуулийн төслийг бол дэмжих боломжгүй л гэж үзэж байгаа. Боломжгүй гэж. Энэ шударгуулсан хэрэглэгчийн газрын энэ акт оргол өнөөдөр энэ ажлын сектор яагаад энэ компани юу газраас хүмүүс оруулж ирэхгүй байгаа юм? Энэ одоо дүнэлтийн яриулмаар байна шүү дээ. Ямар арга хэмжээ авагдсан? Эний чинь цаана монополийн асуудал яригдсан юм билээ шүү дээ. Явж үн тарифын чинь цаана хэдэн газрууд хоорондоо өгсөн хувилж байгаа төрөөс өчнөө 100 олон тэрбум төгрөгийн хөнгөлөлт зээл өгчөөд эргээд ард түмэн төр үнэтэй гурил идэнэ гэж юу байх юм бэ? Ард иргэдээ үнэтэй гурил идүүлэх гэж тэр компаниудад зээл өгнө гэж бодлого баймаргүй юм. Тэр компаниуд чи өдий зэрэг хөл дээрээ тогтоход бол төрийн дэмжлэгээр зээлээр л үйлдвэрүүдэд тоног төхөөрөмжөө шинжилсэн юм билээ шүү дээ. Шинжилж авчаад эргүүлээд хоорондоо өгсөн хувилжаад үнэ нэмжгээд ард түмнийг үнэтэй гурил идүүлж байгаа шүү дээ. Яг эцсийн дүндээ. Бодлого төлөлтийн газрын дарга боловчлоо. За өнгөрсөн жил бид бас гурлийн импорттой үнийн өсөлттэй холбоотойгоор энэ хуулийг хүн судалж хөнгөлөлтрийн яам засгийн газраар дэмжүүлж улсын хурлд өргөн барьсан. Өргөн барихтаа энийг хугацаатай тооны хязгаартай буюу 25,000 тонн гурилыг 7 сарын 1-ний дотор оруулж ирэх ийм хуулийн төслийг бол өргөн барьсан байгаа. За ингээд хилцүүлгийн шатанд энэ хууль маань батлагдах мөчид тоо хэмжээний хязгааргүйгээр тэгээд хугацаагүйгээр батлагдсан юм аа. Тийм учраас одоо бид бол энэ дээр дүн шинжилгээ цаашдаа ийм байдлаар явах нь бол үр дүнгүй байна. Энэ тухайн үед батлагдсан хууль 1 жилийн хугацаанд хэрэгжихдээ үр дүнгээ өгсөн байна гэж тооцож одоо энийг дахиж оруулж ирж байгаа асуудал байгаа гэдэг хэлье. Тийм боловсролын дарга за энэ үйлдвэрүүд хөнгөлөлттэй эргэлтийн хөрөнгийн зээлийг одоо жил болгон 100 орчим тэрбум төгрөг авч гурил үйлдвэрлэж байна гэж та түрүүн хариулсан тийм ээ. Тэгээ энэ хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрээ эрхэлчээд
яагаад энэ өртөг өсөд байгаа юм бэ гэдэг асуудлыг л одоо бас нэг жоохон тодорхой хариулт өгч байна. Одоо яалтчгүй санаа зовох энэ гишүүд одоо орон нутаг сонгогдсон тойрогт одоо гурилын үн өсвөл бүхэл бараа бүтээгдэхүүний үн дагаад өсөх нөхцөл рүү орно. Харин зүгээр энэ арга хэмжээг авсны үр дүнгээр өнгөрсөн жилээс хойш үн нэмэгдээгүй, нэгдүгээр гурил нэг 8.9 орчим хувиар буурсан, хоёрдугаар гурил 15.4 хувиар үн буурсан гэдэг статистикийн байгууллагын мэдээлэл байж идэв. Мэдээж бусад бараа бүтээгдэхүүн бол 10-аас 15, 20 хувиар үн жилийн дотор өссөн байгаа шүү дээ. Гурилын үн бол өсөөгүй хадгалагдсан. 1-2 дугаар гурил үн нь буурсан гэдэг юм үзүүлэлттэй байж байгаа. Тэгэхээр одоо энэ асуудал шийдэгдсэний дараа яах вэ? Одоо жишээлбэл өнөөдөр Улаанбаатар хотод ойрхон байгаа аймагуд хүртэл баруун бүсээсээ илүү нугалсан үнээр өндөр үнэтэй гурил хэрэгжилж байгаа шүү дээ. Төв аймгийн Баян суман дээр яваад очиход бол хамгийн өндөр үнэтэй гурил хэрэгжилж байна. Төв аймгийн Эрдэнэ сантад яваад очиход хамгийн өндөр үнэтэй гурил хийж. Гайлаасаа хол Тээвэр логистик нь ойрхон тэгсэн мөртлөө хамгийн өндөр үнэтэй гурил. Монгол улсын хэмжээнд Хинтээ аймаг нэгдүгээр гурилыг 3500 төгрөгөөр Хинтээ аймгийн сумдууд худалдаж авч хэрэгжилж шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаа яаж зохицуулах юм бэ? Бодлогын зохицуулт нь юу байх юм бэ гэж асуудаг. Түүнээс биш одоо салбарыг татаж унгаах, нураах гэдэг бодлого бол огт байхгүй, зөв ойлгох хэрэгтэй. Ямар зохицуулт хийх гээд байгаа юм бэ гэдгийг л гишүүд асуудаг. Тэгэхээр боловсролын дарга энэ дээр нэг хариулт өгöd байгаа ч. Тэгэхээр өнгөрсөн жилийн гурилын огцон мөний өсөлтийн асуудал 2022 оны намрын ургац зураалтын үед 2850 байсан шатхууны үн 4050 болж 40%-аар нэмэгдсэн. Дээрээс нь Оросын улбаны улсын өрөвлийн ханш 35 төгрөг байснаа 62 хүртэл нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ тариалтын бүх орцуудад ордог үндсэн 5 төрлийн орцын одоо өртөг нэмэгдээд ингээд Улаанбаатарын өөрийн өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор гурилын үн бол өсөлт харагдаж байгаамаа. За тэгээд мэдээж одоо баруун аймагуудад ялангуяа одоо эндээс Улаанбаатар хотоос 1600-700 км-ийн алсад байх баруун аймагуудад тээврийн зардал шингэсэн үнээр бол гурил үнэтэй байсан. Энэ хуулийг одоо баталж хэрэгжүүлснээр гурилын үн бол буусан, тогтворцсон. Тэгтээ хэрэглэгчид яг Монгол улсын одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ 10-аад үйлдвэрийн түвшинд үйлдвэрээс гарч байгаа гурилын чанарын асуудал бол импортоор орж ирж байгаа, тухайлах юм бол баруун аймгаар орж ирж байгаа зарим гурилын одоо чанар бол энэ манай үйлдвэрүүдийн одоо хаанч хүрэхгүй гэдэг нь бол хэрэглэгчдийн түвшинд батлагдж байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр бас бид нар яг нэгэнд урагшаа алхсан чанар хэрэглэгчийн түвшинг бас нэг алхан бууруулмааргүй байна гэдгийг бас хэлхэн зүйтэй хаа гэж бодож байгаа. Улаанбаатар хотоос 200 км-ийн зайд байгаа суман дээр яагаад нэгдүгээр гурил 2800-аас 3500 төгрөгийн хооронд зарагдаж байгаа юм бэ? Тээвэр логистик хүнд биш. Энд чинь хол биш, ойрхон. Тэгээд дотоодын гурил тэнд очиж яагаад ийм өндөр үнээр сонголтгүйгээр зарагдаж байгаа юм бэ гэдэг асуултыг асуулаа шүү дээ. Баруун бүсэд магадгүй 1500 км-ийн цаана ийм өндөр үнэтэй зарагдаж байгааг бол хүн бас ойлгож болно. Гэтэл Улаанбаатар хотод ойрхон байгаа цэгүүд дээр энэ гурил чинь яагаад үнэтэй байгаа юм бэ гэдгийг асууж байгаа шүү дээ. Түрүүн сайд бас энэ асуултанд хариулсан байгаа. Ер нь бол салбарын үндсэн үүрэг зорилго бол тариалтыг хэвүүлж стратегийн бүтээгдэхүүн болох Улаанбаатараар гурилын үйлдвэрүүдийг түүхийн эдээр бүрэн хангах нөхцөлийг л одоо авч хэрэгжүүлэхэд том зорилгоо дэвшүүлж байгаа. Ингээд хаврын бидэнд шаардлагатай нэг 300 гаруй мянган тонн хүнсний Улаанбаатарыг бид гурил үйлдвэрлэлдээ нийлүүлэхийн тулд төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр гурилын үйлдвэрүүдийн үн маань үйлдвэрийн үнээр одоо нэгэн жиг дүүнээр гарч байгаа. За дээрэс нь худалдааны шатанд энэ одоо хэд хэдэн дамжлагыг дамжиж гурилын үн нэмэгдээд байгаа ийм асуудлууд байгаа. Яг үйлдвэрийн үн бол нэг үнээр гарч байгаа, хямд гарч байгаа буюу одоо өнөөдрийн байдлаар 1500-аас 2050 төгрөгийн үнэтэй ийм гурил үйлдвэрийн үнээр гарч байгаа. Бид энд ярихдаа бол дандаа л үйлдвэрийн үн л ярьж байгаа. Худалдааны шатанд бол тодорхой хэмжээний нэмэгдлүүд. За, инквайри сайд нэмж хариулъя. 23 оны ургацын байдлыг эргээд нэг санаад хараа. Тэгэхэд айхтрыг ургац суралтын үеэр олооноо дараалсан хур бороо ороод тариа өөрөө төрүүн дээрээ дахин соёолоод будааны чанарт их томоохон өөрчлөлт гарсан. За энэ бол дотоодын гурилын үйлдвэрийн нийлүүлэлтэнд бас их нөлөөлсөн. За нөгөө талаас тэр шатхуун, бордоо, техник, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодисгэд гол одоо үн бүрдүүлж байгаа зүйлээ бид 100% үндсэндээ Оросын улбаны улсаас импортоор авдаг шүү дээ.
Тэгээ рублийн ханшны өөрчлөлт энэ холбоотой үнд маш хүчтэй нөлөөлсөн. За энийг их хаана ойлгомоор байна. Худалдааны зохицуулт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн цаашаа гараад хаана ямар үнээр яаж зарах асуудал манай энэ эрхлэх асуудал өөрөөс гарч явчихад байгаа. Тэгэхээр энэ яг үндэ Монгол улс өнөөдөр худалдааны хууль байхгүй. Гадаад худалдааг асуудал зөвхөн гадаад яамаар дамжиж байгаа. Дотоод худалдааны зохицуулт байхгүй. Бодит байдал ийм л байна. Өнгөрсөн намар гурилын үйлдвэрүүд газар тариалан эрхлэгчдээс тоон одоо буудаг хэдээр авсан бай. Нодлон бид нэр газар тариаланчтай ч уулзж ирсэн, гурилын үйлдвэрхэнтэй ч уулзж ирсэн. Гурилын үйлдвэрхэн болохоор тоон буудаг сая 100-аар авсан гэж ингэ ярьд юм л. Газар тариалан эрхлэгчд нь болохоор гурилын үйлдвэрүүд бидний буудаг доош нь мясаар байгаад 600 700-аар чүүчээ гуйжж өгдгөө л гэж хэл. Тэгээ энэ хоёрын хооронд бараг 300 400 мянган төгрөгийн асуудал нэг тонн буудаан дээр яригдж байгаа байхгүй. Ингээл наад гурилын үйлдвэрийн чинь өгсөн хувилж байгаа л авах буудаага хямдаар авчдаг. Зарах гурилаа болохоор үнэ нэмэ зарчдаг. Тэгээ ийм байгаа нөхцөл дээр та бүхэн маань одоо ямар одоо мэдээлэл тооцоо судалгаа хийж байна. Өнгөрсөн жил ямар үнээр авсан бэ? Гурилын үйлдвэрийн газар тариаланчдын одоо буудааг. Харин тэ яг сая инквайри сайтын хэлж байгаа шалтгаан бас байх шиг байгаа. Зарим жилүүдэд одоо хур бороо багтаагаас болж ургац хураалт муудлаа гэж. За тэгвэл тэр үед нь үн нэмэгдсэн болвол ургац хураалт цайтай байсан үед нь үн буурах үзэгдэл гэж нэг юм байна уу? Одоо иргэдийн хамгийн их бухимддаг зүйл тэр шүү дээ. Учир шалтгаануудыг дандаа тоочоод үн нэмжидэг. Буурах нөхцөл үүсгэхэд нэгж төгрөгөөр бууруулдаггүй л гэж. Энэ бол одоо хамгийн том асуудал байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр биднээс ингээд ярьж байгаа сэдв маань ганцхан гурил Улаанбуудаа импортын татварыг нэмэхгүй 50 тавихгүй гэдэгтэй холбоотой гэхээс илүүтэйгээр энэ бодлого зохицуултын асуудал чи юу байна уу гэдэг дээр их төвлөрч яриад байна гэдгийг их сайн ойлгомоор байна. За боловсруулалтын дараагийн дээр нэмж хариулъя. Сандаг учир шөнийн асуулт нэмэлт хариулт өгье. Тэгээ өнгөрсөн жилийн түвшинд бид нэр 950-аас сая 150 мянган хооронд бол гурилын үн буудааны үн тогтож авсан байгаа. Тэгэхээр хүнсний Улаанбуудаа стандартын шаардлага өөрөө 4 ангилалтай. 1 2 3 4-р зэргийн ангилалтай байгаа. Тэгэхээр энэ 950 гэдэг бол хамгийн доотлын буюу 4-р ангиллын будаа. Тэгэхээр 6-700 мянган төгрөгийн үнэтэй Улаанбуудаа гэдэг бол өөрөө гурил үйлдвэрлэлд шаардлагыг хангаж тэр үйлдвэрт орох боломжгүй юм буудаанууд байгаа маа. Тэр энэ өөрөө стандартын шаардлага хангаагүй буудаа учраас гурилын үйлдвэрүүд бол энийг зөвхөн одоо тижээлийн зориултаар авж байгаа ийм л будаа. За манай цагийн гарын нөхцөл байдалтай тэгээд бас аж ахуйн нэгжүүдийн зарим аж ахуйн нэгжүүдийн өөрсдөө холбоотойгоор энэ За боловсруулалтын дарга нэмж гүйцээж хариулъя. Тэгтээ биш үү зөвхөн тижээлийн зориултаар авж байгаа гэж та хэлээд байгаа юм. Гэхдээ нэг тонн тижээл ямар үнэтэй байгаа вэ зах зээл дээр? Та тэрийг бас давхар хариул. Тэр чи хаягдл биш байхгүй юу? Тижээлээ бас зарж байгаа шүү дээ. Тижээлийн зориултаар авна гэхээсээ илүү өөрөө энэ чанарын шаардлага хангахгүй учраас гурилын стандартын чанарын шаардлага хангахгүй учраас шаардлага хангах нь бол тижээлийн стандартын шаардлага л хангах будаанууд байдаг. Тэглээгээд 6-700 мянган төгрөгөөр тэр тижээлийн стандартын шаардлага хангасан буудаг гурилын үйлдвэрүүд бүрэн авах бас боломжгүй. Ягаад гэвэл өөрөө энэ үнэтэй одоо ийм өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тавьдсан энэ үйлдвэрлэлд энэ буудаа өөрөө тэнцэж орох юм боломжгүй байгаа учраас зүгээр ер нь тижээл үйлдвэрлэлд ийм үнээр байж болох юм ба гэдэг цааш нь ингээд одоо шууны аж ахуйч гэсэн одоо яг гурилын бараг стандартын шаардлага хангасан буудааг л авж байгаа. Тэгэхээр одоо энэ тижээлийн үйлдвэрүүд л энэ будаа орох юм а гэдэг байдлаар үн тогтож байгаа болохоос биш яг тэрийг одоо тэнцэхгүй шаардлага хангахгүй 700 мянгаар үнээр тижээл даваад байгаа асуудал байхгүй байгаа гэдгийг л. Энэ бол тариаланчдын хариуцлагын асуудал. Тариаланчид өндөр чанарын холцгоо, цэвэр үйлдвэрлэл тэнцсэн будаа тарьж тушаах ёстой. Ягаад гэвэл энэ өөрөө ард түмний өргөн хэрэглэн бараа. Тэгээд чанар муутай ажлаа муу хийгээд техник боловсруулалт технологи мөрдөөг ус болоод чанар муутай ургасан Улаанбуудааг хүнсний үйлдвэрүүд аваад ард түмэнд хүргэж болохгүй. Энэ бол зүй ёсны асуудал. За бид энэ дээр тижээлийн үйлдвэрүүдийг нэлээд дэмжиж энэ Атрын 4-р аян бодлогын хүрээнд тижээлийн хэд хэдэн том үйлдвэрүүд одоо ашиглалтанд орж байна.
За энэ өөрөө нөгөө гахаа, дахиа, шувуу, сүүний аж ахуйн тэжээлүүдийг үйлдвэрлэх, өсвөр малыг бордох, тэжээх, нөгөө экспортын чиглэмжтэй дээрээс нь төв суран газрыг байнгын шинэ махаар хангах юм аж ахуйнуудыг олон арваар бий болгох зорилготой явж байгаа. Ер нь бид тэгээд энэ Атрын 4-р аянаар газар тариалангын талбайгаа нэмье. Хүн ам нэг өсөн нэмэгдээд байна, хэрэглээ эрс нэмэгдээд байна. Хүн амын өсөн нэмэгдэж хэрэглээг хангахын тулд хүн ам нэг сая орчим байхад манайх нэг сая орчимгаа талбайг эргэлтэнд оруулсан. Атрын 1-2 дугаар аяны хүрээнд. Одоо хүн ам 3.5 сая дээр ойр үед 4 сая хүрнэ. За дээрээс нь нэг сая орчим жуулчин дотоод энэ хүнсний хэрэглээнд оролцож бас Монгол улсад орчиж байна. Тэгэхээр бид нар тариалтын талбайгаа Атрын 4-р аяны хүрээнд 200 мянган гагаар нэмэгдүүлээ. Үр тариа, төмөн сүнсний ногоо, тэжээлийн урамлынхаа тариалтыг нэмэгдүүлэхгүй бол одоо манай зах зээл бас дутагдалд ороод дутаад байгаа. Буюу үндсэндээ экспортлох юм чадах байхгүй. Дотоодын хэрэглэн дээр л бид нар асуудал яриад байна шүү дээ.